Бид бусад багуудаас хоцорж байгаа хоцрох гинэ. Багуу даалгавар авч оноо цуглуулах ёстой. Чи 3 өдөр ухаан алдсан. Танай баг одоогор тэг оноотой байгаа. 3 өдөр ухаан алдсан. Вау, тэр чинь Ахмад Ятон гэж хөөгтөд шин дайчд байна. 3 өдрийн өмнө энд шин дайчдын баг цугларсан. Тэд үнэхээр залуух юм. Тэд дайчд болсон наривда даалгавар авах гэж байгаа юм уу? Би та нарт дахин тайлбарлая. Юуны өмнө баяр хүргэе. Та нар одоо албан ёсоор баатар боллоо. Та нар бас нэг сервер чөтгөрт баригдаад амьд үлдсэн. Энэ ч бас магтаал хүргэх ёстой. Өмнө нь дурдсанчлан та дөрөв одоо нэг баг болсон. Би та нарын багийг удирдах болно. Энэ би та нарын багийг ахлагч гэсэн үг. Миний удирдлага доор нийт 9 баг байгаа. Би та нарын тэдний дундаас тодорхойлсоо гэж хүсэж байна. Тодорхойлох гэнэ энэ дайчин байх дөрөв өмнөхөөс илүү төвөгтэй болж. Миний үед дайчин болсон даруйда сулаанд ордог байсан. Хүч чадал байр сууриа алцаанаар л олж авдаг байлаа. Анг чи багийн жагсаалтын тухай юу ч сонсоогүй юу? Багийн жагсаалтаа чи юу болоод байгааг мэдэхгүй байх шинэ ирсэн юм чинь аргагүй. Бид одоо жагсаалт хамгийн сүүлд байгаа. Чирээд байхаа болооч. Миний тодор гэж хэлсэн зүйл бол багийн жагсаалтын эрэмблэл. Нэг ахлагчийн харьяа багуу жагсаалтын эрэмблэлийг өрсөлдөөн болон сайжруулалтын урамшуул болон ашигладаг. Би 9 багийг хариуцдаг. Энэ та нар бус 8 багт өрсөлдөнө гэсэн үг. Та нар төрөл буйн төвчний даалгаврыг хүлээн авч янз бүрийн оноо авах боломжтой. Илүү их оноо цуглуулах тусам жагсаалтны илүү өндөр байр эзэлнэ. Сар бүр ахлагч нарт хуваарлагдсан багуудыг эрэмблэлээр байгуулдаг. Мөн ахлагч бүрээс шилдэг 2 багийг сонгоно. Энэ 6 багийн тунд оролцсон ялт байгуулсан баг нь шагнал хүртэнэ. Үүний зэрэгцээ сар бүр сүүлийн байр эзэлсэн багуу шийдвэрлэнэ. Дараагийн сарын сүүлийн байрын ирэм гартал тэд цэвэрлэгөөний баг болно. Энэ нэг төвөгтэй юм. Хот ийм цэвэрхэн байгаа нь гайхах зүйл биш байж. Эднэр бол дайчин байх дүрм өрсөлдөөн хүнийг сайжруулдаг. Чөтгөрүүд байнга хөгжиж байдаг болохоор бид тэдний гүйцэтгэх төлөө хичээх ёстой. Лёсито даал шалгалтаар хамгийн өндөр оноо авсан болохоор танай багийн ахлагч болно. Эсэргүүцэл байна уу? Би Лёг хатагтай нарын зүйлсэд анхаарал хандуулдаг гэж бодож байна. Эсэргүүцэх зүйл алга Лё маш хүчтэй. Намайг сонгоогүй тансах болно доо. Би хаан хамгийн хүчрхэг дайчин Аан гэмс. Бид даалгавраа алдаа мадаггүй биелүүлнэ. Би багийн ахлагч болчихлоо. Тодорхой л байсан л да. За өдөр арай өнгөрөөгүй байна. Та нар даалгаврын самбар дээрээс ямар даалгавар байгааг харж болно. Тэнд байхдаа жагсаалтыг бас хараад үзээрэй. Бас та нар тураанд наана далавчуудаа хэрэглэхэд дасах хэрэгтэй. Асуудал гарвал намайг олоод ир. Тарцгаа. Мэдлээ эрхмээ. Даалгаврын самбарыг шалгаж үзье. Бид 3 хоногийн ардаас эхэлж байгаа. Бид тэднийг гүйцэх хэрэгтэй. Хүлээ. Яг одоо илүү чухал зүйл байна. Юу юм бэ? Ахлагч. Би ямар нэг чухал зүйлийг мартсан гэж магадгүй тухайны байр руу зэвсэг шалгахгүй. Үгүй эдгээр даалгаврыг хүлээн авсны дараа шийдэгдэх зүйлс. Би аль хэдийн алдаа гаргачихсан уу? Багийн ахлагчийн албан тушаал маань аюулд очихлоо. Бид багийнхаа зохион байгуулалтыг тэмдэглэн албан ёсны зураг авах хэрэгтэй. Багийн зураг. Сайхан сонсогдож байна. Та нар юу гэж бодож байна? Чи агуу эргэн тойронд байсан бүх чөтгөрүүдийг эвлэлтээс болж өгсөн гэсэн үү? Бас шалан дээр тайлбарлашгүй цусны тол байсан гэв үү? Чи энэ 4 хүүхэд үүнийг хийсэн гэж бодож байна уу? Би Аангад эргэлзэж байна. Миний үнэрлэх мэдрэмж сайн. Тэр танил үнэртэй. Танк чи хэтрүүлж бодоод байна. Хүүхдүүд аюулгүй эргэжсэн л баярл. Тэдний тухайны чадварууд нэлээд сэтгэл хөдлөм. Миний багуудад ялагдахгүй тулд тэднийг сайн сургаарай да. Би ноцтой байна. Одоохондоо ажлыг тан. Хэрэв ямар нэгэн хатан зүйл болж байгааг анзаарвал бидэнд мэдэгдээрэй. За. Хотын төвийн даалгаврын самбар.
Гайхалтай ээж төвшний 3 даалгавар байсаар байна. Nice. Ээж төвшин даалгавар 10 оноо өгдөг юм байна. Чиний мэдэх ёстой зүйл байна. Ээж төвшин даалгавар бол бидний төвшөнд авах боломжтой хамгийн өндөр төвшин даалгавар. Үлдсэн ээж төвшин даалгавар бол магадгүй хамгийн хэцүү нь байх. B төвшин даалгавар 6 оноо, C төвшин даалгавар 3 оноо. Тэдний харьцууд бол A төвшин даалгавар 10 оноо үнэхээр сонирхолтой татхууц харагдаж байна. Гэсэн хэдий ч B болон C төвшин даалгаврууд илүү хялбар бөгөөд харьцангуй аюулгүй байдаг. Хүмүүс A төвшин даалгаврын үеэр ихэвчлэн үхдэг. Ойлголоо. Хэрэв тийм бол бид бүгдийг нь авна. Тэгэхээр энэ наана далавч нь уу? Наана далавч объект үүсгэхийн тулд хүчийг нь төсөөлж анхаарлаа төвлөрүүлвэл амжилттай. 60 жилийн дараа наана технологи нийлээд хол явсан бололтой. Бүгд бэлэн үү? Тийм. За. Чиний бай бол Сервэгийн хойж өтгөр. Бид тэднийг хоёуланг зэрэг ялгуулна. Төлөлгөө. Даг. Миний тохоогоор явна. Бид гурван ээж төвшин даалгаврыг гүйцэтгэх ёстой. Бидэнд үүнийг удаан үргэлжлэх тулаан болгох цаг зав байхгүй. Бид үүнийг хурдан дуусгах ёстой. Сноу тэднийг харах өнцгийг хаах болно. Зузаан тосгоны хаалт. Анг болон Томе тэднийг хөдөлгөөнгүй болгоно. Мөччин тасарсан байхад яаж хөдөлгөхийг чинь харъя л да. Миний нудлагны амтыг ав. Эцэст нь би гой хөдөлгөөнөөр тулааныг дуусгана. Сайн байна. Би маш сэтгэл хөдлөм харагдсан байх. Урагшаа манан урагшаа суулгаж тогтвортой байна. Эцэст нь дууслаа. Зэрлэг байгальд манан тараахан шалгалтаас хамаагүй хэцүү юм байна. Ээж төвшин даалгавар гэдэг ийм байдаг байх нь нэгэн даалгавар нь хүртэл ийм удаан үргэлжилж байна. Өөгөө улаан цөм авсан байна. Сайн байна. Хүмүүсээ бид 10 оноо авсан байна. Даалгаврыг биелүүлснээр тэд автоматар устддаг юм байна. Маш өндөр технологи. Мэдээж бидний бүх шинжлэх ухаан шүтрийг ялахад чиглэсэн. Даалгавар хуудас хот дахь жагсаалттай холбогдсон чип байдаг. Бүх биелүүлсэн даалгаврын оноод автоматар жагсаалт нэмэгддэг. Бид хотын гадна манан тараах даалгаврыг биелүүллээ. За, надад харуулаач. Бидэнд одоо ч 3 ширхэг Сервэг чөтгөрийн амьдарал байна. Амьдар нь барих. Сервэг чөтгөрийн 10 цөм олж авах. Эдгээр маш хэцүү харагдаж байна. Бид өдөржингөө Сервэг чөтгөрүүдэд тулдаад 3 цөмөл олж авсан. Дахиад 7 үлдсэн байна. Бас чөтгөрийг амьдар нь барина гэдэг хамгийн хэцүү даалгавар гэж сонссон. Бид жоохон амарч чадахгүй боллоо. Учир нь одоо ч бусад багууд даалгавраа биелүүлж байгаа. Манайхан төлөвлөгөөнийхөө дараагийн хэсгийг тайлбарлая. Бид үлдсэн 2 ээж төвшин даалгаврыг биелүүлээд дараа нь ээж төвшин даалгаврыг үргэлжлүүлэн авах болно. Мөн шилдэг байрыг эзлэхийн төлөө шууд зорих болно. Лиосито одоо л гялцж байна. Сайн байна. Бид шилдэг байрыг эзэлж чадна. Бусад багууд бидний дорд үзээсэй гэж хүсэхгүй байна. Бромин чи юу гэж бодож байна? Тийм л албан ёсны зүйл хэрэггүй. Бид нэг багийнхан болохоор намайг зүгээр л гэж дууд. Чиний зөв. Бусад багуудаас оноо авж байгаа. Бид хурдан хөдөлгөх хэрэгтэй. Эс бөгөөд тэднийг гүйцэж чадахгүй. Хурдан хөдөлсөн нь хождог. Харин зүгээр сурсан нь юу ч олж авдаггүй гэдэг нь үргэлж үнэн байдаг. Үнэхээр 50 нас гарсан өөрийгөө хөгшин зүүнэг болсон гэж бодсон юмсан. Тэдэнтэй хамт байснаа дахин залуу болно гэж хэн санах вүлээ. Залуу хүмүүсийг хожигдохыг хүсдэггүй нь үнэхээр урам зориг өгч байна. Нар жаргахаас өмнө дахиад нэг даалгаврыг дуусгахыг хичээе. Явцгаая урагшаа. Хүлээ. Энэ залуу миний анхаарал татах боломжийг хулгайлчихлаа. Би дуусчихлаа. Эцэст нь бид 3 Сервэг чөтгөр барьж чадлаа.
Сэрүүг чөтгөрүүдэд зориулсан тайвшруулах тариа дуусчихлаа. Баг болгон тариаг авч болох тоо хязгаартай байдаг. Би үнэхээр чамд бүгдийг нь тайлбарлах ёстой гэж үү? Энэ бас наано технологи тайвшруулах буу? Энийг ч бас хутга шиг наанод олвчин дотор байрлуулсан шинэ хүмүүсийг зэвсгүүдийн нэг. Гэхдээ үйлдвэрлэл хэрэглээ нь илүү төвөгтэй. Тэд чөтгөрүүдийг барьж чадж байна. Тайвшруулах юм одоо маш хэрэгтэй байна. Өнгөрсөнд бид тэднийг хүчээр ухаан халдуулдаг байсан. Судлаачид бидний тархийг гэмбээсэн гэж дандаа гомдолдог байсан. Тайвшруулах ийм дууссан даваан дээр тэднийг барьж авсан нь сайн хэрэг боллоо. Даалгавраа биелүүлсэн бололтой. Энэ гурвыг амьдаар нь барих тулд бид бүхэл бүтэн сүлэг чөтгөрүүдийг алах хэрэгтэй болсон. Тэд 10 гаруй байсан байх пүү. Бүх дайчин жагсаас өмнө буцаж ирэх ёстой. Энэ бол хатуу дүрм. Үүнээс хоцорж ирсэн тохиолдолд шийтгэл хүлээнэ. Гэртээ хараад хоол идцгээе. Надад гэр байгаа эсэхийг би одоо хүртэл мэдэхгүй байна. Би ч бас хурдан буцах хэрэгтэй. Судлаачид дараа энэ газрыг олохын тулд бид UAPC-д тохируулах хэрэгтэй. Тэд энэ 3 чөтгөрийг авахд бидний даалгавар дуусна. Даашин дэлэхэд та нарт нэг л алах хүсэл мэдрэгдэхгүй байна уу? Би та нарт энэ даалгаврыг гүйцэтгэхийг зөвшөөрч чадахгүй. Хэн бэ? Та нар төвшөнд бүх даалгавруудыг авсан хүмүүс ахна. Эдгээр биднийх байх ёстой байсан хэн та нарт зөвшөөрөөд өгсөн юм? Та нар хэн бэ? Бид бол өмнөх шалгалтын дараа Ятон Ж ахлагчид элсэн хүмүүс манай багийг хар буу гэдэг. Товчхондоо бол бид та нарын ах нар ахлагчийн доорх 9 багийн нэг. Энэ удаад ахлагчид хэдэн баг элсэн юм бэ? 3. Ойлголоо. Шинээр ирсэн байж ах нар дээрээ ирж мэдлэгч үгүй юм уу? Ямар бүдүүлэг юм бэ? Тэгээд бас биднээс зөвшөөрөл авалгүйгээр энэ даалгаврыг авчихсан гэж үү? Биднийг дод үзээд байна уу? Бид энэ чөтгөрүүдийг барих гэж маш их хөдөлмөрлсөн. Танай багийн ахлагч хэн бэ? Багтайгаа бидэн дээр мэндчлэхээр ирэхгүй юм уу да? Ах нар лууга гар далайн гинэ. Муу жудаггүй Шинков. Чи миний ах байх зиндааны хүн биш. Лүү тайвшир тэд бидний ахмадууд ярилцаад ойлголцъё. Та нар л утгагүй аашлаад байна. Барьж авахд маш их хөдөлмөрлсөн чөтгөрүүдийг яаж алж чадваа? Юу утгагүй гинэ? Өрсөлдөөн гэдэг чинь ийм байдаг юм. Ямар гинэн юм бэ? Гинэн. Та нар бидний даалгаврыг балжчихлаа. Үүний төлөө биднийг ямар их хичээснийг мэдж байна уу? Одоо би багийнхантайгаа яаж нүүр тулах юм бэ? Та нарыг ална да. Анг нар жаргах гэж байна. Тэдэнтэй ярилц. Гүлэг минь өөрийгөө хичээ. Ахлагчаа. Шинковуудыг дээрлэгчл байдаг ийм ичгүүргүй юм сонсож байсангүй. Энэ чөтгөрүүдийг барих гэж ямар их хичээснийг мэдж байна уу? Дүрм энэ тэрийг хараал идэг амьдралдаа ийм уур хүргэм юм үтсэнгүй. Новш гэж ингэж байгаа юм бол хар буу байралтаа ор тулдаанд бэлэн бай. Ойлголоо. Хизээд бэлэн. Явцгаая. Хангалттай. Тулаан дууссан бололтой. Одоо үеийн дайчид хэр хүчтэйг үнэхээр харахыг хүссэн юмсан. Ахмад Ятон Ж. Та нар муу хөгийн банд нар жаргах гэж байхад энэ тэнэж байхдаа яах вэ? Мангасуудад бариулах гээ юу? Ахмадаа тэд түрүүл дайрсан. Намайг хүртэл өшгөлөж унгаасан. Чи одоо ямар хүүхэд үү? Яагаад ахмадууд ховлоод байгаа юм? Юу? Надад зургтай нотлох баримттай байна. Бидний барьсан чөтгөрүүдийг тэд алсан. Тэгчээд ингэж ховлоод байх вэ? Хизээч зургийг авчихсан юм бэ? Хизээ.
Амьдаар нь мангас барихаа энэ чинь ээж зэрэглэн алга танаа баг үүнийг хийсэн гэж үү? Илтгэж байна. Би гар буу баг бидний сатааруулж хүртэл даалгавар амжилттай байсан. Ойлголоо. Та нар шудраг бус санагдаж магадгүй. Гэхдээ та нарыг дөнгөж сайн мэдэрсэн зүйлийг эдгээр золиос шинэ байхдаа бас мэдэрч байсан. Мэдээж хэрэг асуудлыг хэрхэн шийдэх нь бүхэлдээ та нараас хамаарна. Эцсийн дүнд чухал зүйл бол оноо. Бусдад шууд хор хөнөөр учруулах аюулд оруулахыг хориглоно. Гэхдээ өрсөлдөх өөр аргагүй зөвшөөрөгдөр. Дөрвөн бусад хотууд ч мөн адилхан. Дайчид болохын хувьд та нар үүнээс ч илүү жигшүүртэй нөхцөл байдалтай тулгарх болно. Гэхдээ тэдгээр нь иймэрхүү өчүүхэн зүйл биш байх болно. Би та нарыг зогсоох шалтгаан нь тулааныг зогсоох гэсэн биш. Нар жарах гэж байна. Хёлоос хот руу нин даруй бус. Та нар Шинко багт зэрэглэн даалгавар өгөөд бас дээрэс нь задуулчихж байгаа юм уу? Ямар ичмээр юм бэ? Буцаа сайн бод. Мэдлээ эрхмээ. Хөөе, надад нэрээ хэл. Анг. Сонсд нь тэр хамгийн өшгөө дайчинтай адилхан нэртэй юм байна. Чи өөрөө асуусан биз дээ. Анг, би та нарыг ийм амархан оноо авахыг зөвшөөрөхгүй. Би амлаж байна. Энэ сард танаа багийн сүүлийн байранд орох болно. Харин үүнийг би чамд заавал хариуг нь барих болно. Хар буу. Мэдлээ эрхмээ. Явцгаая. Хар буу бүх багуудын дунд хамгийн хүчтэй биш байж магадгүй. Гэхдээ тэд хурдан бөгөөд чийдэмгийн хөдөлгөөнөөр алдартай. Тэд та нарын даалгаврыг сатааруулах тулд гарч ирэх болно. Тэдний багийн ахлагч бас буу хэрэглэдэг. Тэр саяны планд хэрэглээгүй. Шинко байж чамайг хүчтэй хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ авиаслаг дайчид олон бий. Хэрэв тэд бүгд нухацтай тулдсан бол үр дүн өөр байж болох байсан. Алив. Одоо буцацгаая. За яах. Бид үүнийг бодохоо боллоо. Явцгаая. Яагаад зүгээр зогсоод байгаа юм? Өнгөрөөд байгаа юм уу? Ямар ч байсан тэр өшөөлөлт үнэхээр гоё байсан шүү. Манайд ирж хоол идэх үү? Үгүй би оройн хоолны төлөвлөгөөтэй. Төлөвлөгөө нууц юм уу? Хээх. Өнөө орой бид 3 мангасыг амьдаар нь барина. Аюулгүй байдлынхаа төлөө хотоос гарахаас татгалзаарай. Замдаа л зарлалыг сонссон. Энэ цагаар хүн харагдахгүй л байна. Хотыг бүхэлд нь түгжчихсэн болохоор хийх юм байхгүй байх л та. Энэ даалгавар дуусгаад гэрлүүгөө очие доо. Үүдэн дээр хамгаалалт сул байна. Яалтад түр гарч ойртож болохгүй. Зөвхөн тэмдэглэж байна. Цагдаа нар дутмаг байна уу? Эсвэл шөнө хотоос гарах хүн байна гэж бодоогүй байх. Өмнөх амьдралаас минь шал өөр байна. Шөнө гарахад хэн ч тооддоггүй байсан бүр шөнийн эргүүлэлтэй байсан. Шөнө чөтгөр олох магадлал өндөр байдаг. Хээх өмнөх амьдралынхаа зэрлэг аргуудаар 3 чөтгөрийг барих амархан байх болно. Багтай нөхөр бидний замыг хаах гээд л байх шиг байна. Гэхдээ тэрний бодоогүй аргаар даалгаврыг биелүүлбэл тэр бяцхан золигнууд юу болсныг ч ойлгохгүй мэдсэн юм аа. Лё. Ямар гоё юм бэ? Шөнийн эргүүл ямар сэтгэл хөдлөм юм бэ? Би байлдагч болсноос хойш илүү чөлөөтэй. Ямар шалтгаан хэлээд бэлтгэлийн заалаас гарчдаг болсон. Төлөвлөгөө байгаа гэхээр шөнө гармаар байгааг мэдсэн юм аа. Чи намайг ойлгочихлаа. Энэ цагаар энд юу хийж байгаа юм? Хаашаа явах гээд байгаа юм? Үнэхээр тэсийн адан хүлээж байна. Гадаа шөнө ямар байдаг юм бол юуны тухай яриад байгаа юм? Дэндүү их идчихсэн болохоор жаахан зугаалмаар санагдаад. Өмнөх амьдралдаа хүчрэх гэхдээ нийгмийн харилцаанд суугаад дайчин анги. Ямар өвдмөр шалтгаан вэ? За болж байна. Өглөө та нарт гайхуулах гэж байсан юм. Энэ цагийг ашиглаад өнөөдөр өдөр багтаа залуугийн балсан бүхнийг нөхөж хиймээр байна. Даалгаврыг хугацаа дуусаагүй байна. Чи намайг олчихсон болохоор одоо болио доо. Мэдэгдэж болохгүй шүү. Би одоо буцлаа. Би оролцъё. Төлөвлөгөө нь юу юм? Мэдсэн юм аа. Би суу тухаантай юм байна.
ямар сэтгэл хөдлөм юм бэ? Ямар хөвгөлтэй юм бэ? Дайчин байх үнэхээр хөвгөлтэй юм бэ? Байна. Багтай нөхрийн гайхсан царайг харах үнэхээр таатай байх болно. Сая юундаа инээгээд байсан юм? Юу ч биш. Харуул гаргахч там шүү. Хотоос хинч гарахгүй үхэл рүүгээ явж байна л гэсэн үг. Яагаад хаалгыг бүрэн хаачдаггүй юм бэ? Мал минь дууга аяархан бол 3-р ахмад сонсчихсон шүү. Энэ завсар яаралтай үед зориулсан. Хэдэн жилийн өмнө хаалган дээр ирсэн дөрвсдгийг мартчихсан юм уу? Тэд чөтрүүдэд алуулсан. Хаалгаа хэдхэн секунд хоцорч нээгдсэний улмаас. Тэр явдлаас хойш бүх хоттой яаралтай үед зориулсан завсар үлдээдэг болсон. Энэ дэлхий дээр хүний аим юунаас ч илүү үнцэнтэй. Уучлаарай. Зүгээр дээ даснаа. Намайг юу авчирсныг хараач. Гайхалтай бонус. Өөр хотуудын эмэгтэй дайчдын хамгийн сүүлийн үеийн зураг. Үнэтэй авсан шүү. Олоход ямар амар байгаагүй хээ. Энэ шүнийг хурдан өнгөрөөхөө тус болно. Хөөх баярлалаа. Хараач гайхалтай юм аа. Өмнө нь бидний шалгалтыг өгдөг байсан газар. Өмнөх шигээ л байна. Шөнийн манан өглөөнийхөөс илүү өтгөн байна. Лөө нааша. Тэнд. Тиймээ ханаас хол байгаа болохоор хэн ч анхаарахгүй. Хөгшин ой биднийг нууна. Төлөвлөгөөг санаарай бид тэднийг гадагш гаргана. Чи талгаар руу он. Дараа нь би хүч хэрэглээд унгаана. Энд хүлээж бай. Анг өөртөө итгэлтэй залууч гэсэн өтгөн манан руу ганцаар яаж орох юм бэ? Алга болох. Үгүй. Би ч гэсэн ганцаар шөнө ойд байна. Манан намайг яг одоо залгичих юм шиг санагдаж байна. Энэ айдас уу эсвэл сэтгэл хөдлөл үгүй. Анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Би хизээч хамаагүй бэлэн байх ёстой. Ангийн чөтрүүдийг өргөдөх туршлагатай аргад Илья гайхсан. Тэр үргэлж сэрвээгүй чөтрийг тусад нь өргөдөж чадаж байв. Тиймээс тэднийг барих ажлыг маш хэлбэр болгож байна. Лүгийн хувьд энэ танил бус хүч хэрэглэх арга шинэлэг бөгөөд сэтгэл хөдлөн байлаа. Удалгүй Лё энэ шинэ хэм маягт дасан зогсож хурдастай өсөж эхлэв. Лё энд Ангийн зааврын дагуу тэдний хөдөлгөөнөөр хөнгөн бөгөөд нарийн яг л сэрвээгүй чөтрүүдээр тоглож байгаа мэт байв. Үүнийг зэртэж чөтрүүдийн толгой руу тоод амшгүй олон цохилдог чөтрүүдийг хурдан ухаан алдуулж байв. Хагас зууны өмнө энэ харгас арга өнөө орой дахин гэрэлтэв. Хэдийгээр энэ жигд ажиллаж байсан ч энэ энгийн хүч хэрэглэх арга нь бид нэлээд хүнд байв. Энэ би илүү их бэлтгэл хийх хэрэгтэй байна. Би энэ сэрвээг чөтрүүдийг хүүхдийн тоглоом шиг ганцаараа барж чаддаг байсан. Пүүх бид эцэст нь 3 дахь чөтрөө барьчихлаа. Энэ үнэхээр ядрааж байна. Бэлтгэлийн танхимд хийдэг ердийн наслаас минь хамаагүй ядрааж байна. Сайн байна. Чи эднийг энд үлдээж болно. Эндүү чи итгэлтэй байна уу? Сэрвээгээ чөтрүүд ой ухаангүй. Тэд өөрсдийн нэгийг хэрхэн аврахаа мэдэхгүй. Тэгээд ч тэд хотын ханан дээр ойртохгүй. Энэ 3 зүгээр л байх ёстой. Тэдний толгойг цохих энэ арга нь тэднийг нэлээд удаан хугацаанд сэрээхгүй гэсэн үг. Бид өглөө энд ирээд даалгавар дуусгахад болно. Чи энэ бүхнийг яаж мэдээд байгаа юм? Би хэтэрхий их зүйл хэлчихлээ. Олчихлоо. Хүнийг олчихлоо. Тийм ээ. Тэр адилхан үнэртэй юм. Нэг сэрвэг чөтрүүд бүр 2 байна. Муу юм боллоо. Яагаад 2 гарч ирэв? Бид одоо тэдэнтэй тэнцэхгүй шүтгэр гэж яагаад 2 байна аа? Бид нэг сэрвэг чөтрүүдийг илрүүл эргэн тойрны гэрлээр шалгаарай. Мэдлээ эрхмээ. Юу болоод байна? Яагаад өөр нэг сэрвэг чөтгөр гараад ирэв? Шалгалтын үеэр гарч ирсэн тэрүү. Үгүй тэр хонгилд үхсэн байх ёстой. Ахмадаа бид тэднийг олчихлоо.
2 сервер чөтгөр байна. Нэгэн зэрэг хоёрууд тэднийг татсан зүйл байна уу? Тайван бай. Хаалгыг хаа. Тэд бидэн дээр ирж чадахгүй. Хамгаалтын их бууга бэлд. Хүлээ хаалгыг битгий хаа. Там. Тэнд хэн байна? Гэрэл тусах. Тэр навшийн мацаанууд тэнд юу хийж байгаа юм? Анг, ёо.